Сайн байцгаана уу? Оргил байна. Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Бичлэгээ эхлэхээс өмнө юун түрүүнд манаас өгт лайк болон subscribe дарж сэтгэл үлдээсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд олон үг нуршилгүйгээр дараагийн бичлэгтээ орцгоё. Та 3 дугаар давхарт нэвтрлээ. Юусон илдээ атхан хаалгаар орж ирэх ба. Урагшаа хараад царай нь сэтгэлээр унсан янзтай барав. Учир нь урд нь оркуудын овог арх хүн мах хідэн түүдэг гал тойрон найрлаж байв. Нэгэн орк Юусоныг хараад "Тайчин гарч ирлээ. Тэр бол биднийг волхаалаар хөдлөх тайчин мөн байна. Нэр төртөөгөр эцсээ хүртэл тулалд. Чуа!" Юусон "Хүлээгээрээ новшнуудаа" гэж хэлэн хоёр гараараа илдээ атхан дээш өргөн саваад "Одоо би та нарт там гэж юу байдгийг үзүүлээд өгье" хэмээн илдээ савн доош унав. Оркуудын цус талаар нэг будагдан төмөр хинхнах чимээ дуугарв. Систем. Та 4 дугаар давхарт нэвтрлээ. Юусон дотроо "Төвшин маань төвөггүй ахиж байгаа нь сайхан ч. Гэхдээ амралтын давхар огт байхгүй болохоор жаахан хэцүү юм" гээд урагшаа хартал. Систем. Дайчин дууд хамгаалагчид удирдагчийн өрөө рүү орох замыг хааж байна. "Гавьяа" гэж орилсоор оркуудын сүрэг дайран ирэв. Юусон дотроо "Өөрсдийгөө шилмэл мангасууд гээд зарлчж байгаа юм шиг илт харагдаж байна шүү." Илүү сүржин зэвсэгтэй оркуудын сүрэг Юусоны урд нэрийн харагдав. Систем. Нэр төртөөгөр эцсээ хүртэл тулалд. Ган зэвсгийн ахлагч дайчин дууд хамгаалагчдын тулааныг ивэж байна. Оркууд уухайлан цээжэнүүдэн бөмбөрийн чимээ гарган "Төмөр эзэн биднийг ивэлээ. Волхаалаа биднийг хүлээж байна. Биднийг волхаалаа руу хөдлөх тайчин хаана байна вэ?" хэмээн Юусон руу уулгалан дайрав. "Гон зэвсгийн ахлагчийн төлөө цусан болон төмөр дууг дуулцгаая." Юусон илдээ атхан өөдөөс нь харж зогсоод "Тэд надад амс хийгч чөлөө өгөхгүй бол та шүү" гээд илдээ далайн оркуудын өөдөөс хүчтэй мөсөн авраа цацруулан дайралт хийв. Гэвч Юусоны дайралт оркуудад нөлөөлөхгүй байх ба Юусоны дайралтыг оркууд эсэргүүцсэн Юусон руу хариу дайралт хийв. Ар араасаа ч үсэн гарч ирэн түүн рүү дайрах ба Юусон тэдний дайралтаас бултан хариу дайралтууд хийн ар нуруунд нь гарan сэлмээс аван дайртал. Юусоны илд оркуудын хуйгийг сэвтэж чадсангүй. Яг л миний бодож байснаар тийм ч их охирол учруулахгүй байна. Тэднийг шилмлүүд гэсэндээ хүйтнийг төсвөрлөх чадвар нь өндөр бололтой. Юусон шөдөө зүүн хан дээр байх лааны тавиураас зуурч аван оркуудын дайралтаас бултав. "Одоо би жинхнээсээ үхлийн шарх учруулах хэрэгтэй. Гэхдээ надад одоогоор тохирох чадвар байхгүй байгаа болохоор" гэж хэлээд өнгөрснөө бодов. Ийм үзүүлэлттэй бол энэч хязгаартай хүрсэн тоног төхөөрөмж байна. Би үнэхээр домогт зэрэглэлийнхийг олчихлоо шүү. Баатар зэрэглэлийн ур чадвар, цасан сэлэн бүтээх, бүр баатар зэрэглэлийн хүчрхэг олдврууд. Инвентор, систем, хөлдөө зүрх, зэрэглэл, баатрын олдвор, шинж чанар, зүүлсэн үед мөсөн голын хамтын хүчийг өгнө. Хүйтэн шинж чанартай ур чадварын үйлчлэл нэмэгдэнэ. Хүйтний хохирол 14% өснө. Хүйтний төсвөрлөлт плюс. Хэрвээ үүнийг одоо ашиглавал би дийлэх хэсгээ мэдэхгүй юм. Систем. Тайлбар. Цасны шидэт хүчинд гаршаагүй хүн ашиглаж болохгүй. Мөсөн хөшөө болж хувирах эрсдэлтэй. Зүүхийн өмнө улаан шидэт цамхгийн даатгалын үйлчилгээнд бүртгүүлэх шаардлагатай. "Крүүк бууж ирээд тулалд. Нэр төргүй нэгэнд волхаалаад нэвтрэх эрх үгүй" хэмээн оркууд уурлан сүхэ Юусоны байгаа зүг рүү шидэв. "Тийм одоо эргэлзээд суух цаг биш. Олдврыг хэрэгэл." Систем. Та баатар зэрэглэлийн олдвор хөлдөө зүрхийг зүүлээ. Ойр хавийг бүрхэм асар хүчтэй мөсөн авраад цацрах ба. Систем. Хүчрхэг цасны шидэт хүчний мөн чанар мэдрэгдэж байна. Та мөсөн голын хамтын хүчийг олж авлаа. Цасан шинж чанартай зүүлсэн ур чадварын картуудын үйлчлэл хүчрхэгжлээ. Энэ ертөнцид ямар халбаг зөөж төрснөөс шалтгаалдаг шиг энэ бол зөвхөн эд зүйлсийн л асуудал. Шидэт хүч маань бэлхэж байгаа болохоор ядаргаа манч тайлагдчихлаа хэмээн сэргэлт авсан янзтай зогсох ба "Дайн
Дахиад л дайм болох нь хэмээн нэгэн орк илдээ саван Юсоны зүг дайрав. Оркийн дайрсан илд хамгаалтанд өртөн нумрах ба Юсон нэг гараараа мөсөн хуйгийн оркийн илдийг юуч биш аятай хаан мишэн зөксөж байв. Зөрүүлэн оркийн эсрэг илдээ саван оркийг завчиж гүн хөлдөөж орхив. Систем таны төвшин ахлаа. Юсоныг хүрээлэн оркууд тал талаас нь бүчин аван дайрах ба Юсон асар хүчрхэг мөсөн илд бүтээн оркуудтай энэ тэнцүү тулалдаж байв. Юсоны мөсөн илдэнд хүрэх гэж оролдсон орк гарнаасаа эхлэн асар урттайгаар хөлдөж эхлэв. Юсон оркийн зэвсгийг хөлдөөн бутлаад илдээ эргүүлэн савж ойр хавьд байгаа оркуудыг нэг нэгээр нь тас цавчив. Таны төвшин ахлаа. Таны төвшин ахлаа. Ойр хавьд байх оркуудтай Юсон анман тулалдаж оркууд Юсон руу дайрах үед Юсон дайралтаас нь бултан хариу дайрж байв. Нэг оркийг хан руу хүчтэй саван шидэж энэ хооронд системийн мэдэгдэл тасралтгүй таны төвшин ахлаа хэмээн мэдэгдэл ирж байв. Юсоны бүтээсэн мөсөн илд замхрах гэж байгаа айтай сарниж эхлэв. Үүнийг анзаарсан орк гайххан Юсоны зүг рүү хартал Юсон илдээ савчуулан урагш давшин замдаа таарсан оркуудыг бутнэр гэж байв. Илдний гайхалтай ур чадвар ашиглан Юсон оркуудыг бутнэргэн завчих ба оркууд хідэн хэсэг болон тасчин унав. Юсон хөөх энэ давхар эцэст нэг юм дууслаа. Зэ миний хохирлын тооцоололж бас алдагдсан байж би нилээд зэвэрсэн бололтой. Гэт Юсон хөлсөө туслуулан илдээ атхан зогсох ба илдээ өргөстэй лантуу болгон хувиргаад чөтгөрийн гимээр Мишель тодруулан нүдэн шараар гэрэлтэж за сүүлчийн зохилтоо хийцгээе. Төвшин ахлаа. Төвшин ахлаа. Оркууд хөлдөж мөсөн илднүүдэд зоолгон газарт тэрийн гівтэх ба систем та элит давхрыг давлаа. Тусгай шагнал санамсартайгаар сонгох ур чадварын карт өгөгдлөө. Та 1000 амжилтын оноо авлаа. Юсон картыг нэ. Систем вау энгийн A ур чадвар. Би ууг нь нэг домогт чадвар байсан байх гэж утсан юмсан. Систем дүрх зэрэглэл энгийн шинж чанар металл чадвар таны биеийн хүчинд төр зуур тесрэлт болон дүрх хүчийг өгнө. Энгийн ур чадвар уу? За яах вэ? Юу ч үгүй байснаас дээр Юсон тэр давхрыг орхин дараагийн давхар руу шилжин алхах ба систем сэлэм эрлэгчийн ивэл ур чадварын картын үйлчлэгийг маш ихээр нэмэгдүүллээ. Юсон дараагийн давхарт орж ирэх ба түүнийг өгтөн тавтай морил. За ирэх мэ. Та амьд байх шүү дээ. Юсон тийм ээ амьд байгаа дуучлаарай. Хэрэггүй дээ. Илүү их бараа зарахын тулд чи амьд байх хэрэгтэй. Өөхгүй байх нь илүү өөр өгөөжтэй шүү дээ. 1600 амжилтын оноо. Чи хэдийн ихийг цуглуулчихаж. Өгөхөөс өмнө үүнийгээ бүгдийг нь зарцуул. Дэлгүүрийн менежер автомата. Машин механизмын бүтээгч. Зүгээр л онгод сүлдэд тахил өргөөд намайг өхүүлчихвэл яасан юм? Барааны жигсаалтыг нээж үз. Энэ картыг худалдаж ав. Чамд думгуудын карт ирнэ. За. Би үүнд чинь хуурдахгүй. Нэг хурд суур тунгалаг ундаа. Мөн нэг галт тунгалаг ундаа худалдан авъя. Та 300 амжилтын оноо зарцууллаа. Дэлгүүрийн бараа. Дахиад жаах нэг ав. Хэдэн картны багц худалдаж аваач гэж охин бараагаа зарахаар шахав. Юсон ла 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 би чамайг сонсохгүй байна. Та боссын давхарт нэвтрлээ. Дан хийх цаг болсон бололтой.
Юсоныг боссын давхарт орж ирэх үед өндөр дээдсийн тэд заларсан. Босс түүнийг өгтөн хүлээн сууж байлаа. Нүд эрэмхийн зур босс Юсоны урд гарч ирэн нэр төртөөгөөр үхтлэн тулалд гэд. Нүд нь нийл ягаанаар гэрэлтэн Юсон лөө хүчтэй савх ба Юсон мөсөн шидэд хаалтаар шидийн бүрхүүлэхийн дайралтаас нь хамгаалав. Боссын дайралтанд Юсоны хамгаалалт бутран үнэн. Юсон гайхан хараад чи үнэхээр авраг юм. Хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Миний дуусгаж чадахгүй зүйл гэж байхгүй. Өмнө нь би одойнууд болон оркуудыг ялж байсан. Галт тунгалаг ундаа задарлаа. Fire Potion-ы дайралтанд өртсөн давхрын босс галд шатан орилж байв. Walhalla хэмээн хашгиран Юсоны шидсэн галт Potion-ы нөлөөг тэр дор нь үгүй болгов. Чи хаашаа зүглэв хэмээхэд Юсон боссын ар нуруунаас илдээ дүрхээр үсрэн дайрч ирэв. Юсон боссын ар нуруунаас хүчтэй сүлбэн орж ирэх ба боссын цэжийг нэвт сүлбэн хүүтэн жавартай авраа цацруулан гарч ирэв. Ажлын ачаар жирийн ур чадварч гэсэн нэлээд хэрэг болж байна шүү. Гэхдээ зэрэгцэн энэ хараахан дуусаагүй байна. Үнэхээр дуусах хүртэл дуусахгүй. Систем. Цусан сарны дуучин Берсерк ур чадварыг идэвхжүүллээ. Юсон эргэж харан хитрхи хэлбэр байвал тоглоом сонирхолгүй шүү дээ. Энэ үргээд өнөөдрийн бичлэгээ дүүргэцгээе. Бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe даран манай сувагт нэгдээрэй. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.